Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд хятад ард улс интернет очид цензур болон хориг тавьдаг улсуудын тоонд багтдаг. За тэдгээр одоо хоригуудын дотор бол улс төрийн агуулга бүхий мэдээллийг олон нийтэд хүргэсэн тохиолдол. За тэр нь бол засгийн одоо явуулж байгаа бодлогоос эсрэг ийм байр суурийг илэрхийлсэн мөн одоо эсэргүүцсэн ийм байр суурийг бол ерөнхийдөө интернет очинд богдуулах ийм үйл ажиллагаа явуулдаг. За харин сүүлийн үед бас сонирхолтой зүйлийг бол бас интернет орчинд хааж боох ийм шийдвэрийг төрөөс бол гаргаж байгаа юм байна. За энэ нь бол интернет орчинд гутран үзлийг тараахгүй байх юм шийдвэрийг төрөөс хэрэгжүүлж байгаа. За үүнтэй холбоотойгоор компанид ажлыг интернет орчинд одоо бас явуулж байгаа юм байна. Даваа гарах тус улсын интернет зохицуулагч олон нийтийн хэрэгсэл мэдээллийн шууд дамжуулалт болон одоо богино хэмжээний видео платформуудыг хяндаг байгууллагаас шинэ мэдээлэл гаргасан юм байна. За тэдний зүгээс гутран үзлийг таслан зогсооход чиглэсэн 2 сарын кампанит ажлыг орон даяар явуулахаа мэдэгдсэн байна. За энэхүү одоо кампанит ажил нь нийгмийн сөрөг үзэгдлүүдийг буруугаар тайлбарлаж сөрөг тохиолдлуудыг хэтрүүлэн сурчилж за нигилист буюу ертөнцийг сөргөөр үзэх үзлийг сурчлах ийм одоо боломж гаргасан контентуудыг бол ерөөхдөө хаах шийдвэртэй байгаа юм байна гэдгийг Хятадын Кипр орон зайн албаны мэдээлэл дурдж байна. За зарим одоо интернет орчинд түгсэн контентууд нь хитрхи хит гутаанд оромжилсан цөхрөл мөн сөрөг сэтгэл хөдлөлийг бол нэмэгдүүлэх бусдыг үүнийг даган дуурайхад хүргэж байгаа гэдгийг онцолсон байна. За Хятадын хувьд бол эдийн засгийн хямралтай нөхцөл байдал үүссэн. За энэ нь бол үйл хөдлөх хөрөнгийн хямралаас үүдээд эдийн засгийн уналтанд орсон ийм он жилүүд бол үргэлжилж байгаа. За үүнтэй холбоотойгоор хүмүүсийн дунд өөрт эдийн засаг болон ирээдүйд одоо итгэл буурч байгаа. За энэ нь бол олон нийтийн дунд гутранг үзэл одоо дийлгэрэхэд нөлөөлж байгаа. За үүнээс бол энэ үзлийг одоо таслан зогсоох зорилгоор ийхүү төр засгаас ийм арга хэмжээг авч байгаа юм байна. Тэдний хувьд бол залуучуудын амьдрал өөртөө итгэл зам уу ертөнцийг үзлэх үзлийг нь бол илүү эерэг хандлагатай болгохыг зорж байгаа юм байна. Залуу үеийнхний дунд бас сөрөг үзэгдлүүд гарч байгаа юм байна. За тэдний хувьд хавтгаагаар хэвтэх гэсэн ийм амьдралын хэм маяг бол бий болсон. За энэ нь 2021 онд бол интернет орчинд бол алдартай болсон. Ерөөсөө энгийн стрессгүй амьдралын хэм маягийг одоо хайх гэсэн нэр томьёо болж тухайн үедээ дэлгэрч байсан юм байна. За хавтгаа хэвтэх гэсэн нэртэй энэхүү амьдралын хэм маяг нь одоо олон блог болон интернет орчны инфлюенсер нарт бол алдартай байдаг юм байна. За ийм одоо бичлэгийг түгээсэн видео бичлэгүүдийг устгаж олон нийтийн сүлжээд нь бол хориглосон ийм мэдээллийг түгээхгүй байхыг интернет орчны одоо инфлюенсер блогч нарт бол мэдэгдэж байгаа юм байна. Хавтгаагаар хэвтэх гэдэг нь аль болох олон нийтийн харилцаанд орохгүй гэртээ байх. За хэрвээ одоо хоол авч идэх шаардлагатай бол дуудлагын хоол дуудах зэрэгээр бол ингээд гэртээ өөрийгөө түгжих ийм үйл ажиллагааг хилдэг юм байна. За тэгэхээр ийм үйл явц бол нийгэмд ихээхэн дэлгэрч байгаа. За энэ нь бол гутран үзлийг өдөх гол нөхцөл болж байна гэж Хятадын эрх баригчид харж байгаа юм. За хэдийгээр Хятадын төр засгийн зүгээс цахим орчинд эерэг сэтгэл төрүүлэх ийм арга хэмжээ авч байгаа ч гэсэн эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахгүй бол хэдий ийм нөгөө хүчээр авсан ийм алдлагын арга хэмжээ нь амжилтанд хүрэх боломжгүй гэдгийг харуулж байгаа. За өөрөөр хэлбэл Хятад улсын гол одоо өнөөдрийн эдийн засгийн болон Хятадын коммунист намын гол үйл ажиллагаа легитим чанар нь ард иргэдийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, хангалттай амьдруулах ийм байдлыг үүсгэх ёстой. Гэвч бол энэ амлалтандаа төдийлөн хүрэхгүй байгаа нөхцөл байдал за мөн эдийн засгийн хямрал нүүрлж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улстай худалдааны дан өрнөсөн байгаа зэрэг нь бол эдийн засгийн таагүй нөхцөлийг бий болгож байгаа. За ард иргэдийн сэтгэл санааг засах гутран үзлийг одоо арилгах ийм арга хэмжээ авч байгаа. За үүнийг одоо хэрэгжүүлэхдээ мөн давхар эдийн засгийн арга хэмжээгээр тухайн арга хэмжээгээ хэрвээ одоо нөхөж комплимент хийх нь бол тухайн арга хэмжээ үр дүнтэй болох боломжтой гэдгийг ажиглагчид харж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.